Гэхдээ Монголын морийг анзаараад харуул бидний төсөөлдөг хүчирхэг морин цэрэг гэхэд нэг л жижигхэн сул дорой харагддаг. Морд нь төсөөснөөс хамаагүй жижигхэн байдаг. Өөр төрлийн морь гэж ойлгож болох уу? Тийм ээ, Монголын морь бол удам үйлдвэрээрээ өөр. Би 5 жилийн өмнө хүртэл Монгол морийг Прижевальскийн адуунаас гаралтай гэж лекцэндээ заадаг байсан. Гэтэл саяхан хийсэн судалгаагаар бодол маань өөрчлөгдсөн. Прижевальскийн адуу бол зэрлэг адуу мөн. Гэхдээ Монгол морь түүнээс шууд гарсан гэж үзэхэд дундуур нь холбоо тасарсан. Өөрөөр хэлбэл шууд хамааралгүй гэж үздэг болсон. Датаг шинжилж үзэхээр Монголын морины ДНХ-д халуун цустай урт хөлтэй адууныг нь 15%-аас дээш холилдсон байдаг гэж гарсан. Анхны богино хөлтэй бүх бат суур дээр нь гадаадаас адуу авчирч хээлдүүлээд олон үеэр нь тасралтгүй сайжруулж генийн апгрейд хийсээр одоогийн Монгол морийг бий болгосон гэж ойлгож болно. Хүннүүгийн ноён уул гэх алдартай булшинд морьтой хүнийг дүрсэлж сэлсэн зураг байдаг. Морьтны төрх нь харахад өрнөд талын хүн шиг атлаа. Хажууд нь унаж байгаа морь нь жижигхэн жороо пони маягийн адуу. Тэгэхээр магадгүй тэр үеэс эхлээд бараг 1000 жилээс ч илүү хугацаанд адууга тасралтгүй гаршуулж сайжруулсан байх. Монгол улс өндөрлөг хүйтэн уур амьсгалтай болохоор адуу нь жижиг мөртлөө маш чирэг нягт биетэй, дээрэс нь маш өндөр тэсвэр төвчээртэй бүр туурайн хүртэл байгальтайгаа дасан цогцож хөгжсөн байдаг. Дайн тулааны түүхийг судалдаг хүмүүс нэг л зүйлийг хэлдэг. Морин цэргийн хамгийн том зовлон нь мордыг тижээх, өсгөх явдал гэж. Хадлан ч асар их хідэн, тижээлч асар их орно, тэрийг нь хангана гэдэг галзуурх хэмжээний ажил хэлцдэг. Тэгээд өөрийг мэдүүлэхээр иддэггүй. Идсэн ч өвдөж сулдаад давхиж чаддгүй. За тэгээд дээрэс нь цаг агаар хүйтрэх юм бол морд нь хөлтөөд өгчдөг, өвчлөөд өгдөг. Наполеоны аян данч морноосоо болж бүтлгүүцсэн гэж ярьдаг шүү дээ. Гэтэл Монгол морь бол хүйтнийг даадаг. Дээрэс нь зам зуур юу таарснаа түүгээд идчихдэг гэж сонссон. Энэ үнэн үү? Тийм ээ, Монгол морь унахлахаасаа зэрлэг байгальтайгаа дасан зохицож төрдөг. Бид нар төсөөлөхдөө морь төрхөөсөө л номхон хүн унахад зориулагдсан гэж боддог. Гэтэл Монгол морь бол төрх үедээ зэрлэг зүнэн дахин сэрэгдэг гэж хэлж болно. Тийм болохоор Монгол морийг заавал сургаж байж ундаг. Харин номхорсон морийг хүүхдүүд 2-3 настайгаас унж эхэлдэг. Гэхдээ морь бол байнга эсэргүүцнэ. Бүр зүүн совингороо эсэргүүцдэг гэсэн үг. Хин дуртааг нь суулгаад тээлээд байдаггүй. Тэгвэл Монгол морь өөртөө нь мэдрэмжээ ойлголцдог хүнээл тээдэг юм уу? Монгол морь төрөөд 2-3 нас хүрэхээр насанд хүрсэн хүмүүс олуулаа нийлж байж морийг номхруулж, моринд хазаар ногт зүүлэгдэг. 3-аас 4 хүн нийлж барьж байж энэ ажлыг хийдэг. Үнэхээр айхтар зөрүүд амтан. Морь унаж чаддгүй хүн суул шууд мэдээд дураараа айшилж эхэлдэг. Би нэг зүйлийг бодохоор үнэхээр гайхдаг. Скидүүдээс ч өмнө хүн төрлөختөн зэрлэг адууг барьж аваад морин дайн хийх гэж оролцсон нь үнэхээр гайхалтай. Хүний хөдөлгөөнтэй хамгийн төгс зохицох морь хөдөлгөөн систем рүү орсон нь хүн төрлөختний бас нэгэн шинэ үе эхлэхэд маш том нөлөө үзүүлж чадсан. Морины гавлын ясыг ажиглаад хартал шүд хооронд нь хоосон зай байсан. Тэрийг ажигласан эртний хүмүүс энд хазаар амгаа хийвэл морийг удирдах болно гэдгийг ойлгоод туршиж үзээд хэрэгжүүлж чадсан нь үнэхээр гайхалтай санагддаг. Таны ярьсныг сонсоод Монгол морины онцлог өмнө нь огт бодож үзээгүй нэг зүйл тайлагдж байх шиг байна. 1256 онд монголчууд Аламут гэх газарт очоод шийд урсгалын Исмаилийн алуурчдын бүлэглэл гэж нэрлэгддэг хүчийг бут зохидог шүү дээ. Энэ бүлэглэл Аламут, Иран, Тегераны хойд талд Газвин гэдэг газрын ойролцоох Алборцын нуруунд байрлаж байсан. 2000 метрийн өндөр боссон цайз гэд боддоо. Үнэхээр айхтар өндөр. Тэр өндөр цайзыг шийтийн Исмаилийн алуурчдын бүлэглэл өөрсдийн гол түшиц бааз болгож сууж байсан. Харин монголчууд 1256 онд тэр газар руу дайрсан. Тухайн үед алуурчдын бүлэглэл юу гэж бодсон бэ гэвэл бид ийм өндөр газар байгаа. Дээр нь өвөл хүйтэнд монголчууд авирч гарч ирж чадахгүй гэж бодсон. Монголчууд харин эцсээ хүртэл тисэж тэр өндөр рүү авирч гарсаар байгаад эцэст нь цайзыг нь мөхөөсөн байдаг. Энэхүү дайн 1256 онд болсон. Монголчууд Багдад руу дайрахаас 2 жилийн өмнө эхлээд Аламутыг төрүүлж эзэлсэн. Ингээд бодохоор Монгол морь маш чирэг, хүйтнийг даах чадвартай. Дээрээс нь замдаа юу таарснаа идээд явчихдаг байсан учраас л ийм зүйл боломжтой байсан юм байна л гэж бодогдлоо. Харин тийм ээ, газар байгаа юу ч хамаагүй идээд явдаг байсан гэдэг нь бараг үнэн байхаа. Хажуудаа байгаа чулуу хүртэлж ажиллаад
идчихдэг байсан юм шүү. Бас нэг сонирхолтой нь таны саяны ярьсан аламутын цайзыг бүр салаадын хүртэл эзэлж чадаагүй гэдэг. Харин монголчууд анх удаа эзэлсэн аламутыг эзэлсэн явдал нь Монголын түүх судлал дээр ч их чухал эргэлтийн цэг болдог. Яагаад гэвэл тэр үед аламутад амьдарч байсан еврей гаралтай Рашид ад-Дин гэх хүн цайз эзлүүлэх үеэр зүхтаж уулнаас бууж ирсэн. Тэгээд хожим нь энэ хүн Монголын ил хаан тус төрийн өндөр албан тушаалтан бүр их сайд хүн болоод дараа нь түүхэн сурвалжуудыг цуглуулж асар том түүхийн бүтээл бичдэг. Тэр бүтээлийг өнөөдөр Монголын түүх судалдаг хүмүүс хамгийн чухал их сурвалжуудын нэг гэж үздэг. Нэр нь Судрын чуулган. Утгаараа бол цуглуулсан түүх гэсэн үг. Манайд ч гэсэн үүнийг Ким Ходун профессор тайлбар хөрвүүлэг хийж гаргасан.